За, what's up? Миний нэр YouTube-ийн гэсэн дээл гуйрлдаж ин дөө. Бараг сүүлийн хийсэн видео нь 2 сарын өмнө хэрэг чинь бүр бараг мартагдаж ин дөө. За, өнөөдрийн видео би 2015 онд одоо хийжсэн ажил болон 2025 онд хийжсэн ажил хоёрын хоорондох одоо хэр их ялгаа гарсан бэ? Сүүлийн 10 жилийн дотор ямар хэмжээгээр өөрчлөгдсөн бэ гэдэг талаар илүү харуулахыг хүссэн видео байгаа. Reaction video. Миний channel-ийн хамгийн ихний видео нь 9 жилийн өмнө, ер нь бол нэг 10 жилийн өмнө тавигдчихсан 2015 оны show reel. Тэгээд би анх дүүтэйгээ нийлж 13 байна 12 онд ч илүүдэс Lineman Studio гэдэг. Тэгээд бид хоёр хоёул аяг туранхаа байсан л да. Газруудад өнгөө ажил хийж өгөх гээл ер нь дөнгөж эхлэх гээл ингээл явж исэн. За, хамтдаа үзцгээе. Мэдээж хэрэг copyright infringement-с болоод би энэ видеон дээр дууг нь явуулахгүй байгаа. Тэгэхээр дууг учраас бити гайхаарай. Battle of the Bands гэдэг айгүй их 3D ашиглах гэж оролдож исэн. Compositing 3D голцоо эдгээрийг болохоор манай дүү йога хийдэг байсан. Би болохоор зураг авалтыг нэлээд хариуцдаг байсан. Одоо ч гэсэндээ баг ялгаагүй шахуу. Тэр үед бол өөрсдөө алж ийн л гэж бодож ирсэн. Одоо жишээлбэл энэ дүрснүүд энэ болохоор WRM гэдэг Tommy, Jerry тэгээ Ондрай их чинтер байсан. We Are Mods гэдэг нэг дэлгүүр байдаг байсан. 40,000-ын тэр хавьд тэднийх аюу олон тийм fashion show хийдэг байсан. Тэгээд тэр үед нь эдний нэг жилийнх нь 2014 оныхан байсан баха. Тэрэн дээр нь хамтарч ажиллая гэж шийдээд тэгээд нэг видео хийж өгч ирсэн. Тэгээд яг өнгөлтэй. Тэгэл хоорондоо ярилцаал. За тийм хий дөнгөж эхэлж байгаа залуучууд байна. Тэгээл та гэж эхэлж ирсэн. Энэ дүрсэнд би амар дуртай. Тэр хэсгээс нь биш зөвхөн compositing гэрэл интер аягүй гоё байсан учраас шүү. Бурхан минь өөрсдийг бас өнгө тавьдаг л гэж бодож ирсэн байгаа юм да. Энэ болохоор манай аавгахын үзэсгэлэн дээр анхны тийм documentary маягийн юм хийжсэн. Гэхдээ харамсалтай нь бидэрт одоо original file нь байдаггүй. Энэ болохоор Odd Girl гэдэг төгөлдөр урч байдаг. Нэлээд хэдэн жилийн турш хамтдаа янз бүрийн л зүйлсүүд ерөнхийдөө хийсэн. Нэг клип гэж орлож ирсэн юм аа. Growl of Clown гэдэг аягүй алдартай хамтлаг байдаг. Тэр үед бол нэг алдартай байгаагүй яа. Дөнгөж эхэлж ирсэн залуучууд хоорондоо нийлээд клип хийх гэж оролдоод бид нэр final edit хийж чадлаггүйгээр одоо энэ нэг failed өнгөрсөн байдیں۔ Яг хөө тэр үедээ л өөрсдөө алж ийн л гэж бодож ирсэн. Тэгэл йоганы видео. Yes. Энийг одоо бодохоор аимшигт харагдаад байна. Ер нь compositing work аюу ихээр хийдэг байсан л да. Ер нь л ялчгүй сууг байсан. Тэгээд ашигладаг байсан камер хэм бол Blackmagic Pocket Cinema camera гэдэг тэрний яг OG яг анхны гарч ирсэн загварыг нь ашигладаг байсан. Тэр камер үнийг хэлэхэд бол үнэхээр л камер. Би уг нь бол тэр камера хизэж зарахгүй гэж бодож исэн боловч манай студ дээр хулгай гараад тэр камерыг алдсан байдیں۔ Тэр талаасаа жоохон харамсалтай. Ягаад тэгэхээр 1080 бичдэг л дээ. Гэхдээ зарим өнөө орчин үеийн камеруудын хийж чадахгүй зүйлийг хийж чаддаг. Тэр нь internal ProRes бичнэ. Тэгээд дээрээс нь Cinema DNG-гээр бичдэг. Тэгээд Super 16 сенсор нь ягаад ч юм нэг тийм гоё харагддаг. Илүү яг highlight roll off нь тийм гоё фильм шиг биш ч гэсэндээ ерөнхий тэр нэг бүтцэн тэр гаргаж байгаа дүрс нь тийм ностальжи мэдрүүлсэн тиймэрхүү дөө байдаг учраас айгүй их тэр камераар ерөнхийдөө бичиж ирсэн. Үнэхээр гоё камер. Одоо хүртэл буцаагаад худалдаж авъя гэсэн чинь баг үнэн
нэг хоёртой буугаагүйч байх чинь нэг тийм муу өнгө бол биш л дээ. Одоо жишээлбэл энэ documentary гэж байгаа энэний эхлэл энэ төр бас уг нь бол contrast ratio тэгснэ юм ногоон тоонтой бас хөөрхөн цэвэрхэн харагдаж байгаа. Ч гэсэндээ тэр үед болвол экспортинг дандаа 1080-аар гаргадаг байсан. Тэр үед 4K гэдэг зүйл тийм их хүртээмжтэй байгаагүй. Одоо өнөөдрийнх шиг бид 4K, 8K, 12K, 17K хүртэл ингэж renderж processing одоо delivery resolution гэдэг чтэй тэрийг ингэж хангах бүрэн боломжтой болсон. Тэгээд интернетний хурд ч гэсэндээ хангалттай тэрийг унших бүрэн чадвартай болсон. Одоо энэ дээр жишээлбэл харах юм бол энэ микрофон нь амар том юм бүх хийсэн том. Энэ одоо баг 20 жилийн өмнөх микрофон баха. Тэгээд энийг болохоор тэр үедээ ашигладаг байсан аудио хураагуур нь болохоор Zoom H1 гэдэг аудио хураагаараа шууд зүгээр холбоод тэрэн дээр рекордо дараа камер дээр рекордороо дараа нь тэрийг синк хийдэгс. Одоо өнөөдрийн шиг зүгээр шууд ингээл wireless ингри микрофон ингэж ягаал тэгэл нэг рекорд дараа л ингээл бүх юм ингээ гоё бичдэг тийм байгаагүй. Тэр үед жоох ярихтаас. Гэтэ Zoom H1 бол одоо ч гэсэндээ яг дууралтын хувьд бол чанарын хувьд бол үнэхээр хангалттай баха. Баг гэтээ алдсан хэцүү л бахалтай. Үйлдвэрлэгч нь үйлдвэрлэхээ болоод бас хэдэн жил болж байгаа. Шинэ загварууд бол зөндөө олноороо гарцсан. Яг нь мэдээж хэрэг анх эхэлж байхад бусдаас ялгархын тулд аюу их compositing work болон 3D ажлууд хийдэгсэн. Гэтээ энэ 3D-нууд нь яг бас жинхэнэ 3D биш. After Effects-ээр ажилладаг хүмүүс байх юм бол мэдэх бах. Video Copilot-ийн юу гэдэг вэ тэр их чинь 3D ажиллах боломжтой болгодог тийм плагин байдаг. Тэрүүгээр нөө хийжсэн. Би энэ нэрийг тавьчих одоо санахгүй байна. 2025 оны reel-ийг үзээвэл энэ баг 2024 он гэж хэлж болно доо. Надад 2 reel байдгийн. Сүүлийн жилийн дотор хамгийн том өөрчлөгдсөн ялангуяа энэ барууны орнуудад гарч байгаа өөрчлөлт нь бид нар нэг босоо видео аягүй хийдэг болсон. Монголд ч гэсэндээ энэ төлхөө бас явж байгаа гэж би бодож байна. Delivery маань зүгээр 16-9 зүгээр иймэрхүү телевизийн стандарт биш. Сошиал медиа дээр таарсан 916-аар ч гэсэндээ заавалшгүй хүлээлгэж өгөх ёстой. Бүр зарим прожектууд зөвхөн тиймэрхүүгээр бичигддэг болсон. Миний дараагийн ажлууд болохоор миний вебсайт дээр байгаа igi-.work гэдэг. Яагаад би igi болон ig гэж явдаг вэ гэхээр igi гэдэг нэр нь англи одоо барууны орнуудад igi гэдэг нэр байдаг. Iggy Azalea, Iggy Pop гэл нэг артистууд байдаг шүү дээ. Ер нь тийм нэр түгээмэл байсан учраас энэ нэрийг авсан. Яг энэ нэрээрээ би гадаадад бол явдаг. Яг DP-гээр videography болон DP-гээр. За 2024 он тавтан морил. Бараг 2025. Энэ дээр байгаа бүх прожектууд нь зөвхөн 2025 онд бичигдсэн биш. 2019 оноос хойш буюу сүүлийн 5 жилийн дотор бичигдсэн ер нь прожектууд байгаа. Дийлэнх прожектууд нь бол Honest Media гэдэг Монголд миний үйл ажиллагаа явуулдаг байсан студийн ер нь ажлууд байгаа. Зарим ажлууд нь бүр минийч баг оролцоо байхгүй. Би зөвхөн client олоод producing тиймэрхүү ажлуудаар нэг гүйцэтгэж исэн. Гэтэ ямар нэгэн байдлаар би оролцсон учраас ерөнхийдөө төрсөдийн бол ашигласан байгаа. Шар нөхдүүдийн царайтай нь бол энд Австралид ирснээс хойш хийсэн прожектууд голцоо бас л реклам энтер гэхдээ бас зөвхөн social media content corporate ажлууд гэсэн аяг их байгаа.
харах юм бол 2015-тай харьцуулахааргүй өндөр чанартай болсон. Гэтэ энэ чанар нь яг мэдээжийн хэрэг, миний скил сайжирсан, мөн дээрээс нь технологийн гэсэндээ хангамж, одоо боломж бололцоо гэдэг зүйл эрс нэмэгдсэн. Бараг 2016 он гэхэд 4K камерууд зах зээл дээр нэвтэрч эхэлсэн. Анхных нь A7S2 байсан баг шүү. Зүгээр энэ reel дээрээс харах юм бол би албаар ингээд баахан шар хүмүүсийн царайг оруулсан л да. Ягаад гэвэл Австралийн яг зах зээл дээр би анх ирж байхад миний reel тэр чигтээ зөвхөн Монголд хийсэн ажлууд байсан. Дандаа л Монгол шүүтинг хийдэг. Ерөөсө гадны нэг юм дээр нэг тэгж их юм бар хийж байгаагүй шахуу. Тэгээд хийлээч гэсэндээ одоо юу гэдэг Японд руу ч юм уу Солонгос руу ажиллаар явсан ч гэсэндээ тэр ажлууд нь тийм том прожектууд хийж байгаагүй. Зөвхөн corporate ажлууд тэр үйлдвэр үзэж байгаа тиймэрхүү юм хийжсэн учраас нэг тэг show reel дээр тавих хэмжээний тийм чанартай юм болов хийж байгаагүй. Reel явуулаад хүмүүс үзээд чи айгуу дажиг юм хийд юм байна гэдгсэн чсэндээ би ерөөсө зах зээл рүү нэвтэж ерөөсө чадахгүй байсан. Гол нь одоо Австралийн хөрсөн дээр ч юм уу эсвэл барууны ийм юм дээр ажиллаж үзэж байгаа хүн илт харагдаадсан. Зөвхөн одоо Азийн ингээд юу гэдэг вэ? Номхон далаа гэдэг үлүүдээс тэрнээс нэг хитэрч чадаагүй юм шигээр харагдаж ирсэн. Тийм учраас би хамгийн түрүүнд ирсэн даруйдаа ялангуяа Мельбурнд ирсэн даруйдаа би show reel-ээ өөрчлөхийн тулд аягүй олон юм жижиг прожектууд дээр ч хамаагүй ажиллаад ингээд шар арьстай юм шар царайтай нөхдүүдийг болвол гэс аваад тэрийг reel дээр ашиглах гэж оролцсон. Одоо хүртэл энэ жишээлбэл ингээд нэг сүртэй амир рекламны дүрс биш ч гэсэндээ нэг тийм харааж нэг шар нөхөр байна гэдгийг харуулж өгөх шаардлагатай болсон. Тэгжээж нэг гадны зах зээл дээр ингээд reel ингээд явуулаад ингээд портфолиогоо явуулахад би нэг иймэрхүү төрлийн юм хийж чаддгаа би энд ингээд бас ингээд ажилдгаа гэдгийг ингээд илэрхийлэх байдлаар харуулж өгөх хэрэгтэй. Гэтэ яг хоо энд юу байдیں۔ Skepticism гэх юм уу? Монголоор одоо skepticism чи юу гэх юм? Одоо шууд бүрэн итгэдэггүй. Хичнээн ингээ reel чи ингээ лаг байсан гэсэндээ чи ямар одоо юу дээр ажилласан юм? Чи тэн дээр чи зүгээр туслах байсан юм уу? Эсвэл яг main DP байсан юм уу? Эсвэл editor байсан юм уу? Director байсан юм уу? Эсвэл зүгээр л ингээл ус зөөдөг хүн байсан юм уу гэдгээс ингээд хамааруулаад тэр project-ийг чи өөр ингэж нэрлж болох ч гэсэндээ шууд нэг тэрийг итгэдэггүй. Гадны өөр ингээд producer-ийн шүү одоо DP, cinematographer, эсвэл director-ийн ингээд юу портфолиог орж харах юм бол голцоо тэрнийхээ тайлбарыг бичсэн байдаг. Тэрүүгээр чсэндээ одоо би жишээлбэл энэ champion гэдэг юун дээр ажиллахдаа энэ дээр би client-а бичээд ингээд бүх мэдээллийг жишээлбэл оруулж байгаа байхгүй. Би болохоор editor гэдэг юун дээр явж байгаа. Эдгээр нэгсний маш олон хүмүүсийн донд би зөвхөн нэг үүрэг оройлыг ингээ хийсэн. Ингээд миний editing skill-ийг харахыг хүсэх юм бол энэ видео руу ороод үзэж болно гэсэн утгатайгаар. Одоо өөр ч гэсэнтэй ажлууд байгаа. Гэтэ бас ямар төрлийн маркет руу чиглэж байгаагаасаа хамааруулаад одоо аль ажлыг илүү урдаа барих вэ гэдгээ сайн харуулж өгөх хэрэгтэй. Гэтэ сүүлийн үед social media гэдэг зүйл нэг амар газар авч байгаа учраас social media-г энэ ч гэсэндээ ийм show reel-ийг шаардлагатай болсон. Энэ бол яг 2024 оны хугацаанд хийсэн миний бүх project-ууд байгаа. За, үзцгээе. What if I told you that everything around me right now is... Do you require a little bit more space for your mess? Dayboard, paneling, wainscoting, whatever you want to call it. Do you want to increase the value of your home with just a simple touch? Prepare your home for sale. Hey, welcome to our home. This is me. You can continue watching cat videos. A variety of foods, dessert trucks, seating area, projector screen for your sports and main event. Илүү голцоо зураг авалт нь өөрчлөгдсөн байгааг шууд харж байгаа. 2024 оны хугацаанд болохоор би маш их хэмжээний AI, compositing, 3D эдгээрийг илүү түлхүү хийх гэж оролцсон. Ягаад тэгэхээр зах зээлийн хувьд тэр нэг илүү өндөр эргэлттэй хүний анхаарлыг татах хууц. Одоо энэ эдгээр нь аль нь ч одоо юу гэдэг тийм амар том нэг компаниуд биш. Ягаад тэгэхээр ингээд social media дээр л юм хийж штэ. Тэгэхээр тийм бажет нь ч гэсэндээ тийм өндөр байгаагүй учраас дандаа vertical video хийдэг. Гэтэ чанарын хувьд аягүй сайн өндөр түвшний харагдаж байгаа. Одоо жишээлбэл энэ дээр ингээл энэ бол яг цэвэр 3D.
Гэхдээ бас compositing ажил. Жишээлбэл энэ дүрсийг харах юм бол динозавртай биш үү? Энэ динозаврууд нэг тийм өндөр чанартай биш ч гэсэндээ хангалттай одоо чанартай гэж хэлж болох үз. Яаж хийсэн бэ гэхээр би энэ нөхрийг маскалж аваад background-ыг нь тэр чигтэнд солиод одоо generative fill гэдэг AI одоо Photoshop-ийн AI-г ашиглаад динозаврууд оруулангутлаа энийгээ би runway гэдэг AI оруулаад runway дотор энд хөдөлгөөн оруулсан байгаа. Нэгсний энэ динозаврууд хөдөлж байгаа энэ дүрсэн дээр энэ хүн огт ерөөсөй байхгүй. Дараа нь би тэрийг compositing After Effects-ээр оруулж байгаа compositing хийгээд сүдэр мүдэртэй ингээ харах юм бол сүдэртэй юм шиг жинхэнэ юм шиг харагдсан. Одоо жишээлбэл энэ дээр харах юм бол яг ингээд детальчлаа харах юм бол энд ямар ч утгагүй зүйлсүүд байгаа. Жишээлбэл энэ дээдлийн хэсэг ямар ч утгагүй, энэ ямар ч утгагүй. Голцоо энэ background-ыг би тэр чигтэн generative fill-ээр ингээд би болгоод compositing хийгээд тэгэнгүүтлээ одоо ийм нурмаг иймэрхүү юунаас transition хийгээд ингээд жинхэнэ дүрс рүүгээ шилжүүлж байгаа гэсэн үг. Нилээд маскинг ажил, нилээд их хэмжээний юм нарийн ажил ч гэсэндээ өнөөдөр ингээд AI болон өөр ингээд технологи ингээд дэвшлүүдийг ашиглаж өмнө нь хийх боломжгүй байсан эсвэл өмнө нь хийхин тулд маш их хэмжээний хичээл зүтгэл гаргаж хийдэг байсан зүйлсүүдийг илүү хялбарчилсан. Энэ ч гэсэндээ одоо сайн харах юм бол энэ өнцөг дээр нь ингээд масклсан гэдэг дээр нь харагдаж болно. Тэгээ энэ зөвхөн background-ыг нь солонготлаа олон өөр төрлийн background-ыг тийм эффект өгөөд сольсон. Энэ бас дээрээс нь одоо ингээд тэр чигтээ generative fill болон compositing гэж ажил байгаа байхгүй юу? Энэ ингээд зөвхөн хоосон зааллыг би ингээд Photoshop руу оруулж агаад хүнийг нь алга болгож агаад энэ дээр нь ингээд нэг бүрчлэн command өгөөд эднэсийг оруулаад дараа нь эднэсийг бүх одоо PSD файлаа After Effects руу оруулаад бүгдийг нэг хөдөлгцэн. Тэгээд энэ дээр одоо дэлгэцэн дээр жишээлбэл би зүгээр л ингээл видео авч тавьчихж байгаа. Тэгээд проектор байгаа юм шигээр явуулчихж байгаа гэсэн. За эдгээр зүйлсч бол явах те. Өөр нөөний хийх чадвараа нэг харуулж байгаа ухаантай л одоо брэндүүдийн ингээд юуг ингээд харуулж байгаа. Энэ айгаа хуучны project шүү. Бараг 22 он гэдэг чинь бараг 4 жилийн өмнөх project баг шүү. Follow us as we bring this dream home to life. Home in Chermside Park is nearing completion. Сүүлийнхэн дүрснүүд нь ч бол яах вэ? Энд угаасаа барууны оронд амьдарч байгаа учраас ажлыг нөөний голж чадахгүй. Ягаад тэгэхээр зардал айгүй өндөр энд. Дундаж зардал, нэг гэр бүлийн дундаж зардал ялангуяа гадны ийм immigrant хүмүүс нэг хүүхэдтэй тэрэнд цэцэрлэгт явдаг байх юм бол хамгийн багадаа $8,000 байдаг сарын зардал нь. Тэр нь Монгол мөнгөөр бараг 17 сая төгрөг баггүй юу. Тэгтэл тэр нь хамгийн бага нь шүү дээ. Бүр юм хума танаад 17 сая төгрөгөөр ингэж амьдрах шаардлагатай. Тэгтэл цалингийн дундаж хэмжээ татврын дараа бараг ингээд тэрнээсээ доогоор байх гэдэг. Хөдөлгөөнд бараг нэг урд хормоогоо хойд хормоогоор нөхөн гэж амьдарч байгаа юм шигээр амьдрахдаг учраас энд тийм ажил гол нь гэсэн ойлголт бараг байхгүй. Тэгэхээр надад рекламны ажил орж ирэх юм бол би рекламыг хийгээд сошиал медиагийн юм жижигхэн зүгээр барилгын сайт дээр очиод апдейт хийгээд гэдэг тийм ажлуудыг ч гэсэндээ би ингээд бүгднийг голохгүйгээр ингээд нэг хийхээс өөр аргагүй. Гэхдээ байгаа ажил болгоныг аль болох илүү тулгаж хийх нь нэг зүйтэй гэдгийг ойлгосон. Ялангуяа сошиал медиа дээр ингээд нэг амар чухал зүйл нь Монголд жишээлбэл контент хийж байгаа тохиолдолд тэрийг fired явуулах амар амархан. Үнэхээр амархан. Жогон чанар нь дайггүй хүнийг нээлгдэг. Эсвэл зүгээр гадны зүйлийг холбоорлоод хийчихэд л зөв Монгол хэл дээр хийхэд л тэр нэг ингээ viral болчдөг. Монгол үргэлж контентын дутмаг байдалд байж идэг. Одоо нэгсний тийм бүр үнэхээр гоё креаторууд ховор байдаг. Барууны ялангуяа англи хэлээр ярьдаг улс орнуудын хамгийн том асуудал нь сошиал медиа ингээ медиа салбар нь аягүй тийм булангартай. Нэгсний
чи энд ингээд амар гоё юм хийсэн ч гэсэндээ чи ямар нэгэн байдлаар өөр нэг улсын хаа байсан Канада, Америк эсвэл энэ нэтгийг юу ч байдгийн Европын нэг орнд ингээд байгаа креатортай ингээд эйженситэй ч юм уу чи өрсөлдөж идэг. Тэр хандлтыг ингээд авахын тулд тийм учраас барууны зах зээл дээр үнэхээр яг час хийсэн юм хийхгүй болвол бас л айхтар өрсөлдөнтэй. Тэгээд аль болох арай их апплод хийх гэж оролдоно. Тэгэхгүй бол бас YouTube-ийг хийж ийн гэж өндөл горилдож байна дөө. Уг нь бол миний санаа чинь 100 видео хийх байсан өгсөн. Хэдэн видео ч хийсэн юм байна. За дараагийн видеон дээр уулзлаа. Түр баяртай. Bye.